Hi эмж байна. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ хөдөлгүүрийн хүчлүүр за ялангуяа одоо Toyota машинуудад за хүмүүсийн дунд яригддаг болохоор Prado машин дээр байдаг, Prado 150 дээр байдаг хүчлүүр гэж яригддаг гэдэг зүйлийн тухай тайлбарлаж өгнө. За үнэхээр тэр хүчлүүр гэдэг байгаа хөдөлгүүр дээр байгаа эдэнг маань хөдөлгүүрт үнэхээр хүч нэмд юм уу эсвэл ямар зориулттай юм бэ гэдэг талаар өнөөдрийн бичлэгээр тайлбарлаж өгнө. За хөдөлгүүрийн хүчлүүр гэж яригдаад байгаа зүйл маань болохоор за яг англи нэрс нь болохоор за secondary air injection system буюу за хоёр дахь агаар шахах систем гэдэг тийм нэртэй байдаг бахан. За тухайн системийн үүрэг нь юу юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. За хөдөлгүүр. За энд маань хөдөлгүүр хавьж байна. За хөдөлгүүр маань асан тий. За хөдөлгүүр маань анх хасахтаа хөдөлгүүр мэдээж хүйтэн байгаа тий. За хүйтэн байгаа учраас хөдөлгүүр маань баян холимгой буюу их хэмжээний хэвээс их хэмжээний турш засаж асах нэ. За хөдөлгүүр маань их хэмжээний турш засаж асах байгаа учраас яг уу гэхээр за хөдөлгөөс ялгарч байгаа хор тутаа маань ч гэсэн илүү их байх нэ. За тэгэхээр тухайн хор тутаа маань болохоор хөдөлгөөрөөс ялгарч байгаа хор тутааг юу маань ямар эдэнг сарамжуулж өгдөг вэ гэхээр хөдөлгүүр дээр байдаг каталитик конвертер буюу катализатор бидний нэрлэж байгаа зөвгийн үр маань за тухайн хорт бодисуудыг сарамжуулж өгдөг байна. За хөдөлгүүр маань хүүт үед анх хасахдаа яагаад их хэмжээний турш цацж асдаг вэ гэхээр хөдөлгүүр маань богино хугацаанд ажлынхаа температур очих ёстой. За хөдөлгүүрийн хэвийн ажлын температур маань хэд байд юм бэ гэхээр 80-аас 90 градус байх нэ. За энэ 80-90 градустай хурдан очихын тулд яах ёстой вэ гэхээр хөдөлгүүр маань илүү их асах үед илүү их турш цацж өгөх ёстой байна. Хөдөлгүүрийн аль болох их турш цацж өгөн за шатах камер дотор тэржнээгээр их өндөр температур үүснэ. За үүнээс шалтгаалж хөдөлгүүр маань богино хугацаанд ажлынхаа температур очих нэ. За ажлынхаа температур очсноор ямар давуу талтай гэхээр за хөдөлгүүр мэдээж металлаар хийгдсэн байдаг. Металл маань хүүт үед агшдаг, халуун үед хилэнтэй. За тэгэхээр хөдөлгүүр маань ажиллаа шатал явагдаад металлын дэнгүүд нь аль болох богино хугацаанд хилвэл хөдөлгүүр яг илүү хяналттай, хорт утааны ялгарл бага ажиллаж эхэлдэг байна. Тийм учраас хөдөлгүүр маань хүүт үед асахтаа баян холимоор ажилладаг байна. За хөдөлгүүрээс ямар хорт утаа ялгарх вэ? Хорт бодисууд ялгардаг гэхээр за нүүрс хүслийн хий за CH буюу дутуу шатсан түлш байна. За NOx буюу азотын дутуу гол эдгээр бодисууд ялгарх нь хорт утаа. За эдгээр бодисыг маань манай хөдөлгүүр дээр байдаг катализатор маань сарамжуулж хоригжуулах үүрэгтэй байдаг байна. За тэгэхээр угаарын хийг маань CO2 болгож өгнө. За тэгээд дутуу шатсан түлшийг маань болохоор за ус болон за угаарын хий юу CO2 болгож гадагшлуулах нь шүү дээ. За азотын дутуу эслийг маань азот хүчил төрөгч болгож уралд оруулж орчны агаар руу гаргадаг байна. За энэ болохоор яагаад бидний машины яндагаас ус гоожоод яваад идэг бас нэг шалтгаан маань энэ байна тий. За дутуу шатсан түлшиг маань катализатор маань уралд оруулаад ус болгодог байна. Ингэснээр бас хөдөлгүүрийн яндагаас ус гарч идэг байна шүү дээ. За катализатор гэдэг энэ эдэнг маань байна. За энэ маань болохоор хэдэн градуст яг идэвхтэй хамгийн өндөр үр дүнтэйгээр ажилт юм бэ гэхээр 40-оос 400-аас 800 градусын хооронд болохоор хамгийн үр дүнтэй ажилтдаг байна. За 250 градусаас доош болчих юм бол за энэ урвалыг явуулах чадвар маань буурчдаг байна шүү дээ. За баг ажиллагаагүй болчихно гэсэн. Тийм учраас яг хөдөлгүүр нь асны дараа бас богино хугацаанд катализатор гэсэн энэ эдэнг халааж өгөх ёстой байна. Халаагаад хэвийн ажлын температур нь хүрэж өгөх ёстой байна. За тэгэхээр бас яг анх хөдөлгүүр маань асаад хүүт үедээ баян холимоо юу их бензин их турш бас нэг шалтгаан болохоор за дээр дурдсан хоёр дахь шалтгаан болохоор катализаторыг маань халааж өгөх үүрэгтэй байна. За катализатор маань халнаа. Катализаторыг халааж өгөхийн тулд за баян холимоор хөдөлгүүр маань ажиллаж байгаа. Дээрээс нь болохоор яг үхээр за бидний хийж жансан хүчлүү буюу хоёр дахь агаар шахах системийг маань ашигладаг байна. За хөдөлгүүр маань ажиллаа. Ажиллангууд чинь баян холимоор ажиллаж байгаа учраас за манай гарч байгаа утааны дотор маань бас дутуу шатсан түлшнүүд явж идэг байна шүү дээ.
За дутуу шатсан түлш явж байна. За энэ дутуу шатсан түлшийг маань яаж үүсч чадах вэ гэхээр манай энэ хүчлүүр гэж нэрлэдэг энэ хоёр дахь агаар шахах системийн ноцоос маань цэвэр агаарыг гаднаас за энэ шатаар гарч байгаа утааруу маань шахаж оруулдаг өгнө шүү дээ. За тэгэхээр мэдээж энэ халтсан дутуу шатсан түлш байгаа. Тэн дээр цэвэр агаар хүчлэлтөрж нэмээд өгчөнгүүд за энэ яндан дотор маань ахаад шаталт явагдах нь шүү дээ. За нөгөө дутуу шатсан түлш маань яндан дотор ахиж шатна. Ахиж шатаад тухайн шатсан өндөр температур маань катализаторыг маань халааж өгнө шүү дээ. За богино хугацаанд халаагаад ажлын температурд нь хүргэж өгнө. За энэ памп байна тий. За одоо бидний машина копыг онгоолоод үзэнгүүт энэ бол ийм памп байдаг. За энэ бол бид нөгөө хүчлүүр гэж нэрлэж заншсан энэ агаарын памп маань байдаг нэ. За энэ агаарын памп маань өөрөө тусдаа жижиг шүүлтүүртэй гаднаас агаар чавдаг байна. За нэг бол агаар шүүгчээр шүүгдсэн цэвэр агаарыг авч мөн ашигладаг байна. За тэгээд энэний бүрдэл хэсэг нь болохоор манай агаар шахах ноцоос байна. За энэ нь үл буцах клап байна. За агаар шахах ноцоос маань за хөдөлгүүрийн асны дараа гаднаас агаар аваад агаар үл буцах клапаар дамжуулаад яндан руу холбож өгнө. За ингэснээр яндан дотор дутуу шатсан байгаа түлшийг маань гүйцэж чадана. За энэ үл буцах клап нь ямар үүрэгтэй гэхээр за эндээс гарч байгаа утаа маань болохоор яг заагаад энэ хоёр дахь агаар шахах системийн ноцоос маань явхаас сэргийлдэг хүн шүү дээ. За энэ болохоор нэг чигтэл агаарыг дамжуулаад нөгөө чигтээ хааж өгдөг юм клапан байдгаа гэсэн үг. За мэдээж энэ ноцоосны маань ажиллагааг за энэ хүчлүүр гэж нэрлэдэг байгаа энэ агаар шахдаг ноцоосны маань ажиллагааг ECM-ийн хөдөлгүүрийн компьютер маань хянаж өгдөг байна. Ажиллагааг удирддаг байна. За тэгэхээр энэ маань болохоор энэ хүчлүүр гэж нэрлэдэг байгаа энэ хоёр дахь агаар өгөх системийн ноцоос маань хөдөлгүүр зөвхөн хүүт үед л ажиллах нь шүү дээ. За хөдөлгүүр хүүт үед ерөнхийдөө 30 секундаас 2 минутын хооронд ажиллах нь. За ингээд хөдөлгүүрийн усны температур мөн за катализатор дээр байгаа хөдөлгүүрийн нөгөө нэг хүчлөрөгчийн за азотын NOx гэдэг сенсорууд байгаа тийм тухайн сенсорууд маань за энэ катализатор маань халжлаа. Ажиллагаа маань хэвэн боллоо бүрэн ажиллаад эхэллээ гэсэн мэдээллийг хөдөлгүүрийн ECM рүү өгдөг байна. За ингэснээр ECM-ийг мэдээллийг хүлээж авсныхаа дараа ECM болохоор хоёр дахь агаар өгөх системийн ноцоосныхоо хичээлийг салгаад унтраад өгөх нэ. За тэгэхээр хоёр дахь агаар өгөх энэ системийн ноцоос маань зөвхөн хөдөлгүүр хүүт үед 30 секундаас 2 минутын турш ажилладаг шүү дээ. За хөдөлгүүр дөнгөж унтраарсны дараа дахиад асгаж байгаа үед яг хөдөлгүүрийн усны температур, катализаторын температур маань доош буураагүй байх юм бол за энэ систем маань ажиллахгүй байна. За энэ системийн маань тэгэхээр чинь гол үр нь юу байх нь вэ гэхээр за хүүтэн үед асж байгаа. Хүүтэн үед болохоор мэдээж их түр шатаж байгаа юм учраас их хордоо бодис ялгарна, хордогтой ялгарна. Тухайн хордогтойг нь бууруулж хүрхтэй байна. За тэгээснээр яг хөдөлгүүр маань за нэг утааны стандарттай нийцэж өгөх нэ. За тэгээ дээрэс нь катализатор буюу энийг маань халааж хүрхтэй байна шүү дээ. За тэгэхээр энэ дээр энэ графикаас хэдүүлээ харцгаая. За энэ дээр бол за хөдөлгүүрийн дутуу шатсан түлш за тэгээд CO2 угааны хийм маань энэ график байна тий. За энэ улаанаар тасархаагүй зураасаар зурсан нь болохоор SAE буюу secondary air injection system гэдэг энэ хүчлүүр гэж нэрлэгдээд энэ агаар шах ноцоосоор тоноглогдсон байх нь. За тасархай зураасан нь тоноглогддог байна шүү дээ. За тэгэхээр яг энэ системээр тоноглосноор катализатор маань богино хугацаанд халаад бүрэн хүчин залаар ажилласнаар хортдог богино хугацаанд бууруулдаг байна шүү. За энэ тасархай зураастай харьцуулахад богино хугацаанд бууруулж байгаа харагдаж байна. За нийтлэг гардаг гэмтэл маань юу юм бэ гэхээр энэ агаар өгөх ноцоос маань болохоор за өөрөө эвдэрч болох нь за энэ үл буцах клап маань нээлттэйгэр ч юм уу хаалтайгаар гацчих болох нь шүү дээ. За хэрвээ гацчих юм бол агаараа өгч чадахгүй байх нь. За тэгэхээр ян дотор маань дутуу шатны түлш маань шатах. Бүрэн шатаж за катализатор халааж чадахгүй өслөөд яг за энэ хөдөлгөөс гарч байгаа хордогтойны хэмжээ нэмэгдэх нь энэ тэмдгийн хоолойнууд нь цоорсноор энэ агаар нь гадагшаа алдагдах нь за мөн яг эдгээр гэмтлүүдээс шалтгаалаад
За P0410, P0411 гэх мэт алтааны коднууд өгдөг байна. За хэдүүл ингээд өнөөдөр энэ дээр тайлбараас харахад бид нар нэрлээд байдаг хүчлүүр гэж нэрлээд байдаг энэ агаар өгөх ноцоос маань болохоор хөдөлгүүрт ямар нэгэн байдлаар хүч нэмж өгдөггүй гэдэг юм байна. Энэний үндсэн үүрэг маань болохоор зөвхөн катализаторыг богино хугацаанд халаагаад за энэ ялгарч байгаа хор тутаануудын хэмжээг бууруулж өгөх хэрэгтэй байна. Тийм үүрэгтэй байна. За хэдүүл эндээс харъя. Эндээс хөдөлгүүр агаар шүүгч маань энэ агаар шүүгчээс агаар ингэж ороод хөдөлгүүрт шаталтай өгнө. Гэсэн чинь манай хоёр дахь агаар өгөх ноцоос маань болохоор агаараа аваад янд руу өгж дээ, тий. За тэгэхээр яг уу энэ өгж байгаа агаар маань болохоор энэ хөдөлгүүрийн шатах камерт өгж байгаа шаталтанд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг байна шүү, тий. Тэгэхээр яг уу ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байгаа учраас хөдөлгүүрийн хүчинд бол ямар нэгэн нөлөө байхгүй байна шүү. За хөдөлгөөний хүчийг нэмж өгөхгүй байх нь. За дээрэс нь энэ хүчлүүр гэдэг энэ ноцоос тоногдсноор таны хөдөлгүүр маань илүү хүчтэй болно гэсэн үг ш. Харин хөдөлгүүрээс гарч байгаа хор тутаа маань буурдаг байна. За харин эсвэргээрээ болохоор яг энэ ноцоос маань за ирмэн дамжуулахтайч байдаг. За цахилгаанд ноцоос байх нь. За сүүлийн ихвч нь болохоор дандаа цахилгаан ноцоос байдаг байна ш. За энэ ажиллаж байгаа үед яг за цахилгаан ноцоос гэдэг чинь дотор цахилгаан хөдөлгүүр ба цахилгаан хөдөлгүүр маань за хөдөлгүүрийн альтернатив жанаамд ачаал үүсгэх юм шүү дээ. За энэ хөдөлгүүрийн жанаамд ачаал үүсгэх нь чинь хөдөлгүүрийн жанаа маань болохоор хөдөлгүүрт ачаал үүсгэж өгөх нь шүү дээ. За тэгэхээр энэ ажиллаж байгаа үед хөдөлгүүрийн хүч ямар нэгэн байдлаар нэмэгдэхгүй эсгээрээ ажиллаж байгаа үед нь яг хөдөлгүүр паузрын ачаал өгч өгдөг байна. За тэгэхээр өнөөдрийн дугаараараа за хоёр дахь агаар өгөх систем буюу за хүмүүсийн хэлж занснаар хүчлүүр гэж энэ ноцоос маань энэ систем маань хөдөлгүүр дээр хэрхэн ажилладаг вэ гэдгийг тайлбарлаж өглөө. За баярлалаа. Бидний бэлдэж байгаа энэхүү бичлэг маань таалагдвал за лайк, subscribe зарж бусдад түгээгээрэй.